За бүгдээрээ сайн байцгаана уу? Японы хэлний онлайн эхний хичээлээр уулзч байгаадаа баяртай байна. За тэгэхээр өнөөдөр бүгдээрээ хирагана үсэг болон катагана үсгийг сурах нэ. За Японы хэл маань өөрөө хирагана, катагана, ханз гэсэн 3 үсгнээс бүрддэг. За хирагана үсгээр бол Японы хэлний үндсэн өгүүд болон за өгүүлбэрийн сул үгнүүд. За дээрэс нь үүлэг болон тэмдэг нэрийн хувирлуудыг бичиж одоо тэмдэглэдэг. Харин катагана үсгээр Японы хэлний гадаад үгүүдийг бичдэг байгаа. За монгол хэлэнд ч гэсэн гадаад үг байдаг шүү дээ. Жишээлбэл одоо компьютер гэдэг ч юм уу гадаадаас орж ирсэн үгнүүд байдаг. За тэгвэл Японы хэлэнд ч гэсэн ялгаагүй гадаад үг гэж байдаг. За тэр гадаад үгүүдийг бол катагана үсгээр бичдэг байх нэ. За дээрээс нь гадаад хүний нэр, гадаад улсын нэрийг катаганагаар бичиж тэмдэглэнэ. За ханз ус маань өөрөө ерөнхийдөө хираганатай хамтаараа ч юм уу эсвэл дангаараа өгүүлбэрт ороод үгийг илэрхийлдэг байгаа гэдгээр онцлог байна. За тэгээд жишээ өгүүлбэр бичсэн байна. Ваташи ва аниме га суки desu буюу би гэдэг ваташи гэдэг ханз, ва гэдэг нь бол тийм алгал, аниме гэдэг нь бол гадаад үг байна те. Аниме гэдэг, гас гэдэг нь асал ерөнхийдөө тийм алгал. За суки desu гэдэг нь бол дуртай хайртай гэсэн үг байна тийм ээ. За би анимд дуртай гэсэн өгүүлбэрийг за хирагана, катагана, ханз буюу энэ 3 үсэг оролцуулаад бичсэн байна гэдгийг харж болох нэ. За ерөнхийдөө Японы хэл маань нэг иймэрхүү бүтцтэй. За эхэндээ бол нэлээд ойлгомжгүй хэцүү санагдаж байгаа бах. Гэхдээ үзээд явах юм бол ер нь хэцүү зүйл байхгүй, амархан болоод явчих байгаа. За тэгэхээр бүгдээрээ за хирагана үсгийг бичиж сурцгаая. За хирагана үсгийг бичиж сурахын өмнө Японы хэлний зөв бичгийн дүрмийг тайлбарлаж өгье. За Японы хэлний зөв бичгийн дүрм маань хирагана, катагана, ханз үсэг бичгээд гурвууланд нь бол мөрдөгдөн. За монгол хэлэнд ч гэсэн зөв бичгийн дүрм байдаг шүү дээ. Одоо үзэг салгалгүй бичих гэх мэт. За тэгвэл Японы хэлэнд ч гэсэн ялгаагүй зөв бичгийн дүрм байдаг. За тэр зөв бичгийн дүрм бол ямагт зүүнээс баруун, за дээрээс доошо гэсэн дарааллын дагуу бичигдэнэ. За бүгдээрээ жишээ авч үзье. За А үсгийг эхлээд бичиж үзье те. Зөв бичгийн дүрмийн дагуу. За зүүнээс баруун 1, дээрээс доошо 2. За ингээд татагдах нэ. За иймэрхүү байдлаар бол бичигдээд явчих байгаа. За тэгээд та нарт нэмэлт файл оруулж өгсөн байгаа. Катагана үсгийг болон хирагана үсэг цаас байгаа. Тэр цаасыг хэвлэж аваад аль эсвэл харж агаад бичвэл илүү амархан байх гэж бодож байна. За тэгээд хирагана үсэг рүү орцгоё. За хирагана үсэг маань өөрөө 46 үсгээс бүрддэг байгаа. За 5 иршиг үсэгтэй. За Японы хэлний онцлогт ерөнхийдөө Монгол одоо хүний хэлж чадахгүй аваа гэж байхгүй. Бүх авианд байдаг учраас ер нь бол монголчууд арай илүү жоохон цэвэрхэн ярьдаг гэж японочууд хоорондоо ярьдаг. За тэгэхээр дуудлага дээр бол би та хэдийг санаа зовоод авах зүйл байхгүй шүү гэж хэлмээр байна. За 5 иршиг үсгээс бүрддэг. Эхний иршиг үсэг А, И, Ү, Э, О. За дахиад уншаад үзье. А, И, Ү, Э, О. За тэгэхээр эхний 5 иршиг үсэг байна тийм ээ. За энэ эхний 5 иршиг үсгээ за файлаас одоо хэвлэж аваад цаасаа хэвлэж аваад аль эсвэл харж агаад бичвэл та хэдэд амар байгаа шүү. Нэг бүрчлэн тайлбарлахаар за нэлээд урт болох гээд байгаа учраас би та хэдэд бэлэн файл өгсөн байгаа. Тэрийг татаж аваад бичээрэй. За дараагийн гүйгэлэг. За одоо ингээд гүйгэлэгч үсэг рүү орж байна. За гүйгэлэгч үсгний онцлог нь юу вэ гэхээр ардаа дандаа ишгтэй дуудагддаг гэдгээрээ онцлог байгаа. За ка, ки, к, ке, ко. За дахиад хэлээд үзье. Ка, ки, к, ке, ко. За дараагийнх нь са, ши, су, се, со. Са, ши, су, се, со. За сагийн төрлийн үсгэн дээр бол си гэдэг үсэг байхгүй, ши гэдэг үсэг байгаа шүү. За одоо тагийн төрлийн үсэг рүү орцгоё. Та, чи, си, те, то. За нагийн төрлийн үсэг на, ни, нү, не, но. За хагийн төрлийн үсэг ха, хи, хү, хе, хо. За магийн төрлийн үсэг рүү орцгоё. Ма, ми, мү, ме, мо. За ягийн төрлийн үсэг я, ю, ё. За рагийн төрлийн үсэг байна. Ра, ри, рү, рэ,
ро. За хамгийн сүүлийн үсэг маань ва о ин. За энэ о үсгийг бол ихшгийн о үсэгтэй бол андуурч болохгүй шүү. За ихшгийн о үсэг маань өөрөө нэг ингэж бичигддэг үсэг байгаа шүү дээ тий. За энэ хоёр о бол хоорондоо өөр. За энэ о үсэг маань бол үлбэрт Т ялгалын үүргээр ордог гэдгээр онцлог байна. За дараагийн үсэг маань за К үсэг дээр 2 цаг нэмэгдсэн байна тий. За энэ бол гагийн төрлийн үсэг болоод хувирчна гэсэн үг. Га, ги, гү, ге, го. За сагийн төрөл дээр 2 цаг нэмэгдлээ. Загийн төрлийн үсэг болж байна. За, жи, зү, зе, зо. Та дээр 2 цаг нэмэгдлээ. Да, жи, зү, дэ, до. За ха дээр 2 цаг нэмэгдлээ. Ба, би, бү, бэ, бо. За ха дээр 2 цаг бүрийн нэмэгдлээ. Па, пи, пү, пэ, по. За ингээд нэмэлтээр одоо 5 төрлийн үсэг нэмэгдэж орж байгаа гэдгийг анхаараарай. Томьёо аабыг татаад гадаадад суралц. За дараагийнх нь. За ерөнхийдөө Япон хэлний үсэг маань ер нь том үсэг, жижиг үсэг гэж байдаггүй. За монгол хэл болон англи хэлэнд за том а, жижиг а гэдэг ч юм уу тиймэрхүү том жижиг үсгнүүд байдаг бол Япон хэлний үсгүүд бол бүгдээрээ том үсэг гэдгээрээ онцлог. Харин дөрвөн ширхэг үсэг жижигээр орох тохиолдол байдаг. За энэ ямар тохиолдол вэ гэхээр за эхний тохиолдол нь за я, ю, ё маань жижигээр орох тохиолдол байдаг. За жишээлбэл хигийн араас том я үсэг орох юм бол бид нар энийг хия гэж уншина. Хия. За харин жижиг я орж байгаа тохиолдолд бид нар энийг хия гэж уншина. За энэ тохиолдолд бол я, ю, ё маань жижигээр орох тохиолдол байна. За тэгэхээр бүгдээрээ уншаад үзье. Кя, хю, хё. Я, ю, ё. Ша, шу, шо. Жа, жу, жо. За дараагийнх нь бя, бю, бё. Пя, пю, пё. Мя, мю, мё. Дя, дю, дё. Ча, чу, чо. Жа, жу, жо. Ня, ню, нё. Хя, хю, хё. За ерөнхийдөө я, ю, ё маань бол жижигээр орох тохиолдол яаж унших сурсан тийм ээ. За тэгэхээр одоо бүгдээрээ жижиг цүгийн талаар авч үзье. За дөрөв дэх үсэг маань жижигээр орох тохиолдол байдаг тийм. За энэ цүү үсэгт өгүүлбэр жижигээр ороход яадаг вэ гэхээр жижиг цүгийн ард байгаа үсгийг бид нэр давхар дууддаг. За том зүг байвал бид нар энийг низуки гэж уншина. За харин жижиг цүгийн ард байгаа үсгийг бид нэр давхар дуудах буюу никки гэж унших нэ. За энэ үгэн дээр заши. За энэ мэтчлэн жижиг цүгийн ард орсон үсгийг давхар дуудана гэдгийг анхаараарай. За дараагийнх нь эн буюу за нэг ширхэг үсгэл ардаа зөвхөн их шиггүй дуудагддаг байгаа. За энэ үсгийг бол бид нэр хамрын эн гэж нэрлэдэг. За энийг яаж унших вэ гэхээр за шууд л монгол хэлний энэ үсэг шиг шууд уншчихна гэсэн. Нихон, шинбэн гэх мэтчлэн. Тэгэхээр энэ дээр бол амархан байгаа гэж найдаж байна. За бүгдээрээ өмнөх сурсан үсгүүдээрээ за нэг уншаад үзье те. Ай буюу хайр, үе буюу дээр, ие буюу гэр, каги буюу түлхүүр, кагу буюу тавилга гэх мэтчлэн. Ерөнхийдөө бол яг монгол хэлэнд одоо уйлж унших шиг ингээл уйлэл уншчихна гэсэн. Маш амархан байгаа. Харин нөгөө жижигээр орж исэн үсгүүдээ уншихтаа бол анхаараарай гэж хэлмээр байна. За катакана үсгийн хувьд бол яг хирагана үсгтэй адилхан байгаа. Та нар төвлж өгсөн цаасаа бас хараарай. За яг ялгаагүй а, и, ü, э, о гэх мэтчлэн ингээд уншигтаад явчих байгаа. За тийм учраас та бүхэн хирагана болон катакана үсгийн цаасаа хэвлэж аваад аль эсвэл харж агаад үсгээ бичиж сураарай гэж хэлмээр байна. За өнөөдрийн хичээл бол энэ хүрээд өндөрлөж байна. Хичээлтэйгээ хамт байсан та бүхэндээ баярлалаа. За дараагийн хичээлээс дөрмийн хичээл орох байгаа учраас бүгдээрээ хирагана үсэг болон катакана үсгийг заавал цээжлээрэй гэж хэлмээр байна. За баярлалаа. Томьёо аабыг татаад гадаадад суралц.